Анхааруулга. Энэхүү бичлэгийн хүрээнд яригдах агуулга нь манай суугийн зүгээс аль нэг талыг баримтлаагүй бөгөөд шинжлэх ухааны үүднээс судалсан судалгаа, нийтлэл зэрэг бодиттой их сурвалжийг ашиглан энэхүү бичлэгийг бэлтэж байгаа болно. Мөн дээрээс нь бид энэхүү бичлэгээр аль нэг талыг буруутгах эсвэл зөвтгөх үйлдэл хийгээгүй бөгөөд өнөөдрийн дурдж байгаа энэхүү бичлэгийн сэдвээр бид төвийг сахиж байгаа гэдгийг үзэж та бүхэн ойлгоорой. Дээрээс нь энэхүү бичлэгийг бэлтгэхэд энд харуулж буй их сурвалжуудыг дурдсан болно. Хэрэв та бүхэн ихтлэх хүсвэл description хэсэгт байгаа линкээр нэвтэрч орж болно. Сүүлийн хэдэн сарын турш манай улсад өрнөд буй нэгэн сонирхолтой мэтгэлцсэн бол WEP буюу электрон тамхиг Монгол улс дудлалахыг хориглох тухай хууль билээ. Энэхүү өрнөжүү мэтгэлцэн дээр нэг талаас нь электрон тамхи нь утаа тамхины нэгэн адил никотин агуулдаг тул тамхи татснаас ялгаагүй хортой хэмээн мэдэгдэж байгаа бөгөөд харин эсрэг талаас нь WEP-ийн янжуур тамхиг бодвол хамаагүй аюул багтай нас баралтын тоо хамаагүй бага хэмээн мэдэгдэж байна. Тэгвэл энэ хоёр талын алийнх нь зөв юм болоо? Тамхи таталт нь дэлхийд даяар жил бүр хэдэн сая хүний амь насыг авч уддаг эрүүл мэндийн хамгийн ностой асуудлуудын нэг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээснээр жил бүр 8 сая гаруй хүн тамхины хэрэглээтэй холбоотой өвчнөр нас ордог аж. Иймд сүүлийн жилүүдэд хүмүүс уламжлалт янжуур тамхины оронд түүний шинэ хэлбэр болох электрон тамхи буюу WEP-ийг хэрэглэж эхлэх болсон бөгөөд WEP-ийн тамхины утаа биш уур гаргадаг тул зарим хүмүүсийн үзэж байгаагаар арай аюул багтай хэлбэр гэж тооцогддог. Гэвч үнэхээр WEP-ийн эрүүл мэндэд хор багтай юу эсвэл тамхитай адил хор нөлөөтэй байдгүй. Тэгвэл энэ удаагийн дугаараар бид электрон тамхиг үнэхээр хортой хэсэг талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ба Америк нэгдсэн улсын халдвар төвчнөөс өргөцсөн зэрэглэх хяналтын төв ба бусад эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгааг товчлон хүргэхээр бэлтлээ. Тийм учраас та бүхэн бичлэгээ эхлүүлэхээс өмнө лайк болон subscribe дарахаа мартаоцай. Одоо ингээд бичлэг рүү орцгоё. Уламжлалт буюу шатаах тамхи нь хүний эрүүл мэндэд хамгийн хор нөлөөтэй хэрэглээний нэг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээснээр тамхины утаанд ойролцоогоор 7,000 төрлийн химийн бодис агуулгадаг бөгөөд тэдгээрийн 70 гаруй нь хор тавдар үүсгэж бодис болох нь шинжлэх ухааны судалгаагаар тогтоогдсон байдаг. Эдгээр бодисууд нь зөвхөн уушгин төдийгөө бүх биеийн эргэтэн тогтолцоонд цөргөөр нөлөөлдөг бөгөөд тамхи таталтанд цаашлаад уушгины хор тавдар болон уушгины архаг бөглөрөлт ба зүрх судасны өвчний бөглөрөлт зэрэг архаг өвчний гол шалтгаан болдог. Тамхи татдаг хүн уушгины хор тавдраар өвчлөх эрсдэл тамхи татдаг хүмүүстэй харьцуулахад 15-аас 30 дахин их байдаг ба үүнээс гадна тамхины утаанд зөвхөн татагчид бус давхар дамаар гэр бүл ойр орчны хүмүүсийн эрүүл мэндэд ч гэсэн хор хөнөөл учруулдаг. Иймээс уламжлалт тамхин дэлхийд даяар нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг болдог бөгөөд жил бүр сая хүний амь насыг авч уддаг онц ностой асуудал хэвээрээсээр байна. Монгол улсын хувьд манай нийт насан туршидын 24.2% тамхи татдаг ба тамхи татдаг хүний дундаж наслт нь ердөө 52 жил бөгөөд тамхи нь хүний амьдралыг 10-аас 15 жилээр богиносгодог гэж судалгаагаар тогтоогдсон байдаг. Мөн тамхины хэрэглэнээс үүдэх эрүүл мэндийн болон эдийн засгийн зардал нь жилд 625 тэрбум төгрөг хүрдэг байна. Ийм сүүлийн жилүүд уламжлалт тамхины хэрэглээг орлох зорилготойгоор гарч ирсэн цахилгаан тамхи буюу WEP нь залуусын дунд түгээмэл хэрэглээтэй болж байна. WEP нь никотин, амт оруулагч бодис ба бусад химийн гаралтай орц бүхий шингэнийг халааж аэрозол буюу уур төст бодисыг үүсгэдэг байна. Гэвч аэрозол нь энгийн хор хөнөөлгүй цэвэр уур биш бөгөөд никел, туулаг, кадмий зэрэг хүнд металлууд мөн зарим хорт нийлүүдийг агуулдаг болохыг судалгаанууд тогтоосон байдаг гэдгийг та бүхэн мэдэх үү. Эдгээр бодисууд нь хүний уушиг, зүрх судасны тогтолцоонд сөрөг нөлөөтэй бөгөөд урт хугацаанд хэрэглэхэд амьсгалын замын өрөвсөл, уушигны хаван, дархлаа сулрах зэрэг эрсдэл үүсгэдэг. Электрон тамхины хэрэглээнд уламжлалт тамхинаас утаа бага гаргадагч никотины хэмжээ өндөр тул донтуулах чанар нь маш хүчтэй байдаг учраас тамхинаас бараг ялгаагүй байж. Мөн өсвөр үеийнхний тархины хөгжлийн үед никотин хэрэглэснээр анхаарал төвлөрөл, сэтгэл хөдлөлийн тогтвортой байдал сөргөөр нөлөөлдөг болохыг эрдэмтэд анхааруулсаар байна. Иймээс электрон тамхи нь уламжлалт тамхи шиг шууд шаталтын утаа гардаггүй ч гэсэн химийн задралын бүтээгдэхүүн, хүнд металл, өндөр тунтай никотин зэрэг бодисуудаараа хүний биед ноцтой хор хөнөөл үзүүлдэг нь шинжлэх ухааны хүрээнд явуулсан судалгаа шинжилгээгээр нотлогдоод байгаа. Электрон болон уламжлалт тамхи нь хэлбэр бүтц зэрэгээрээ ялгаатай боловч хоёулаа хүний биед хор хөнөөл учруулах чадвартай ажээ. Бидний өмнө дурдсны дагуу уламжлалт тамхи нь шатах замаар уураа үүсгэдэг бол электрон тамхи нь никотин агуулсан шингэнийг халааж аэрозол буюу уур хэлбэрээр хэрэглэгчдэд хүрдэг. Гэвч энэ ялгаанаас болоод зарим хүмүүсийн хувьд электрон тамхиг уламжлалт тамхиг бол аюул багтай хөлбөр гэж боддог боловч шинжлэх ухааны судалгаагаар тийм биш болох нь тодорхой тогтоогдож. Химийн найрлагын хувьд уламжлалт тамхи шатах үед 7,000 гаруй химийн бодис ялруулдаг бөгөөд эдгээрийн 70 гаруй нь хор тавдар үүсгэж бодисууд байдаг. Харин электрон тамхины үед эдгээр бодисонтой харьцангуй бага боловч никел, хар туглаг, кадмий зэрэг нь эрүүл мэндэд аюултай бодисууд агуулгадаг байна. Тэгээ Lancet сэтгүүлийн 2023 оны судалгаанд дурдсанаар WEP нь уламжлалт тамхинаас бага хорт бодис ялруулдагч аюулгүй гэж үзэх боломжгүй гэж дүгнсэн байна. Учир нь электрон тамхи нь уламжлалт тамхитай адил никотины агуулмжтай учраас дондуулах чанарын хувьд энгийн тамхитай ойролцоо бүр зарим тохиолдолд илүү өндөр никотины хэрэглээтэй байдаг учраас хэрэглэгчийн тархинд никотины донтолтыг үүсгэж сэтгэл санаа анхаарал төвлөрөлд сөргөөр нөлөөлдөг байна. Иймээс электрон тамхинд донтуулдаггүй гэж та бодож ивэл энэ буруу юм. Урт хугацааны нөлөөний хувьд уламжлалт тамхины хор уушиг шинжлэх ухааны түвшинд бүрэн нотлогдсон байдаг бол электрон тамхины хувьд урт хугацааны үр дагавар нь одоогоор бүрэн тогтоогдоогүй хэвээр байна. Гэвч ихэнх үеийн WEP хэрэглэгчдийн дунд хийсэн судалгаанууд дурдсанаар урт хугацаанд WEP хэрэглэсэн хүмүүс нь уушигны өрөвсөл, судасны хатуурал, амьсгалын замын өвчний эрсдэл нэмэгдэж үг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2023 оны судалгаан дээр дурдсан байдаг. Түүнчлэн хүүхэд өсвөр насныхны дунд WEP-ийн хэрэглээ сүүлийн жилүүд тогтцом нэмэгдэж байгаа нь дэлхийд даяар эмч ба эрүүл мэндийн байгууллагын ажилтны санааг зовоож буй асуудал болсон байна.
Тиймээс электрон болон уламжлалт тамхи нь ялгаатай бүтцтэй боловч хоёулаа эрүүл мэндэд хортой донтуулах шин чанартай гэдгээр ижил төстэй болохыг судалгаан дээр дурдсаныг дахин сануулж байна. American Heart Association-ийн 2023 оны судалгаагаар веб хэрэглэж эхэлсэн өсвөр насныхан дараа нь уламжлалт тамхи татах магадлал нь 3 дахин өндөр болохыг тогтоосон байна. Энэ үзэгдлийг gateway effect гэж нэрлэдэг бөгөөд веб нь энгийн тамхи болон бусад никотин бүтээгдэхүүнд хөдөлдөг эхний шатны хэрэглээ болох эрсдэлтэй байдаг юм байна. Сүүлийн жилүүдэд электрон тамхи болон уламжлалт тамхины эрсдлийн талаар олон улсын эрдэмтэд байгууллагууд нарийн судалгаа дүгнэлт олноор гаргасан байдаг. Тэдгээрийн дунд 2024 онд хийгдсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар цахилгаан тамхи буюу вэп нь эрүүл мэндэд хортой бөгөөд аюулгүй биш хэмээн тодорхой мэдэгдсэн байдаг бөгөөд нөгөө талаас Америк нэгдсэн улсын өвчний хяналт урьдчилан сэргийлэх төвөөс ч гэсэн явуулсан судалгааныхаа үр дүнд электрон тамхи хэрэглэж уламжлалт тамхинаас бүрэн татгалзсан тохиолдолд хорт бодисын өртөлт бага байж болох ч гэсэн хоёулангийн зэрэг хэрэглэх нь ямар ч ашиггүй бүр хор өнөлттэй хэмээн дүгнсэн байна. За ингээд танд нэг сонирхолтой зүйл болоход задлан комьюнити гэж нэгдсэн байгаа. Тэгэхээр тань комьюнитид орсноор юу болж авах вэ гэдгийг дүрдээ. Мэдээж зэрэг YouTube задлан хичээл бүрэн бүтнээрээ тэнд байрсан байгаа. За дээр нь нэмээд камерын өмнө өөрийгөө харуулах зориг гэсэн гоё хичээлүүд байгаа. За дээр нь видео эвлүүлгийг урлаг болтон хөгжүүлэх гэсэн ийм гоё хичээлүүд бас орсон байгаа. Мэдээж энэ комьюнитиг байгуулсан давуу тал нь юу гэхээр хамтдаа гоё контент бүтээлийг хамтынхаа мэдлэгийг хуваалцах тэр хүрээллийг бий болгох зорилготой юм. За тэгээд явцын дунд бол комьюнитигаар бүүндээ уулзах ивент, мөн найд вид задлан гэх мэтлэн гоё номнууд бэлэг авах зөндөө олон зүйлсүүд байгаа. Дээр нь яг танд хэрэгтэй гоё хичээлүүд улам бүр сар бүр нэмэгцээр л явах болно. Ингээд бас хичээлүүдийг бүрэн дүрэн үздэг хүмүүс бас тусгай санал тавьж байгаа. Тэр нь бол хамтдаа сууг эзэмших, хамтдаа контент креатор болох гоё саналууд явж байгаа. Тэгэхээр та бүхэн задлан комьюнитид нэгдэж хамтын мэдлэг эзэмшээрэй. Ганцхан контент эхлэлтгүй өөр хувь хүнд хэрэгтэй маш олон мэдлгүүдийг энэ комьюнитигаар дамжуулан хүргэх зорилготой байгаа. Тэгэхээр та бүхэн видеоны доор description байгаа энэ линкээр ороод бүртгүүлээрэй. Сарын $29. Мөн удахгүй олон хичээлүүд нэмэгдэх тусам үн ажил нэмэгдэж магадгүй. Ингээд бүгдээрээ задлан комьюнити дотор уулзаж хамтын мэдлэгийг бүтээцгээе. Түүнчлэн эрдэмтдийн дийлэх энэ веб нь уламжлалт тамхинаас харьцангуй бага хорт бодис ялгаруулдаг байж болох ч гэсэн аюулгүй бүтээгдэхүүн бишээ урт хугацаанд уушиг зүрх судасны тогтолцоо болон мэдрэлийн системд эрсдэл үүсгдэг гэдэг дээр санал нэгдсэн байна. Иймээс электрон тамхиг арай илүү эрүүл хоргоо хөлбөр гэж үзэх нь шинжилгээ ухааны үндэслэлгүй бөгөөд бодит эрүүл мэндийн хохирол агуулах магадлал өндөр байсаар байна. Ингээд эцэст нь дүгнэхэд веб нь уламжлалт тамхинаас аюул багтаа гэдэг сонголт нь зарим талаараа үндэслэлтэй мэт харагддаг ч гэсэн шинжилгээ ухааны судалгаагаар үүнийг аюулгүй хөлбөр гэж үзэх нь үндэслэлгүй болохыг баталсан байна. Электрон тамхи болон янжуур тамхины аль алинд нь никотин агуулгадаг бөгөөд энэ хүний биед донтуулах хүчтэй нөлөө үзүүлж уушиг зүрх судасны систем мэдрэлийн тогтолцоонд сөрөг үр дагавар учруулдаг. Веб нь зарим талаараа энгийн тамхитай харьцуулбал бага хорт бодис ялгаруулдаг ч урт хугацаанд хэрэглэхэд амьсгалын замын өрөвсөл, судасны хатуурал, дархлаа суулгах зэрэг эрсдэл үүсгэж болзошгүй байдаг аж. Харин уламжлалт тамхи нь аль хэдийн хорт хавдар болон архаг өвчний гол шалтгаан болох нь аль хэдийн нотлогдсон байдаг. Иймээс электрон тамхи болон уламжлалт тамхи хоёр хоёулаа эрүүл мэнд тор хөнөлтөй никотин хамааралтай бүтээгдэхүүн болохыг дахин сануулъя. Тэгвэл энэ хоёроос арай өөр энгийн шийдэл нь юу ажиллах вэ? Мэдээж энэ тохиолдолд хамгийн зөв шийдэл бол нэгийг нь нөгөөр солих бус никотин болон тамхины бүх хэлбэрээс бүрэн татгалзах явдал юм шүү дээ. Энэ хүрээд манай ажлыг өндөрлж байна. Та бүхэн лайк болон subscribe дараарай. YouTube задлан ном e-book аппликейшнд орлоо. Та аудио хэлбэрээр сонсох боломжтой боллоо.